За баярлалаа бүгдэнд нь өдрийн мэнд хүргье. Би бас яг л ганц зэрэг гишүүн шиг бас жоохон юмыг далаацтай харъя л гэдэг санал хэлэх гээд байна. Баахан боловсролын жил гэж ярьсан. Хүн бол одоо тий Монгол хүний асуудал бол бидний мега төсөл гэсэн мөртлөө. За дээрээс нь төсвийг өргөн барихтаа олон нийтээр хилцүүлж боловсролын асуудлыг тэргүй ээлжинд тавьж гин гэсэн мөртлөө энд оролцож байгаа багш нарын асуудал дээр цалин үсийг нэмэгдүүлэхгүй гэдэг бодлогыг барьж орж ирсэн. Ерөөсөө л зүгээр юм зүгээр улс төрийн лоозон PR байж л гэдгийг харуулдаг. Тэгэхээр энийг одоо зүгээр бодиттой бас нэг тогтолцооны хувьд бас авч үзмээр байгаа юм. Тэг яг зүгээр ингээ багш эмчнэр буюу ингээ хоёр тустай зүйлийг яг өргөдөл гаргаж маань нэг тавьчих. Гэхдээ энийг төсвийн байнгын оролцоо шилжүүлэх юм байна гэж ойлголоо. Тэгэхгүй бол хоёр тустай явах хэрэгтэй. Нэг нь бол гүйцэтгэлээрээ санхүүжж байгаа эрүүл мэндийн даатгалын сангаас явж байгаа. За сан маань одоогоор бол төсвөөс буюу улсын хурал мөнгө тавьж хэрхэн мөнгө тавьж өгөхөөс гадна ерөн зүгээр эрүүл мэндийн даатгалын одоо шимтгэлийн орлогоор явж байгаа шүү дээ. Гэвтэл багш нарын асуудал бол цэвэр улсын төсвөөс хамааралтай байхгүй. Хэрв энэ асуудлуудыг хольж бас ажлын хэсэг гаргаж байгаа болохгүй шүү гэдэг санал байсан. Би зөвхөн гавыг дараагаас тодруулсан төсвийн ажлын хэсэг рүү шилжүүлнэ гэж ойлгосон. Энийг одоо баталгаажуулаад нэг хэлээрээ. За нэг удаагийн шийдэл яах вэ? За нэг удаагийн шийдэл ч гэсэн таалагдахгүй байгаа. Одоо бүх сайд нарын урсгал зардлаас 10% таана гэж байгаа. Тэгээ энэ дунд нь бас нэг салбарын асуудал нь хохирчгүй. Нэг асуудал шийдэж байгаа нөгөө асуудал. Тэгэхээр ерөөсөө юмыг нэг ултаа суурьтай шийдэх асуудал энэний цаана харагдаад байна. За хоёрдугаарт яг сая гавыг дарга одоо гурван талт хилцээр буюу хилцээрийн асуудлаа шийдэд ороод тэр. Гавыг дарга мөнгө байхгүй. 1000 хилцээр илгүүлээд яах гэж байгаа. Тийм учраас яаж энэний санхүүжилтийг хаанаас олох вэ гэдэг их усруудыг маш бодиттой бид нар ярмаар байна. Би бол энэ багш нарын асуудал дээр бол тийм тусдаа одоо засгийн газрын тусгай сан гэхээр одоо бас одоо сангийн асуудлаас бүгд айдаг болчиход байна. Ерөн бол тодорхой хэмжээний үндсэн хуулийн эрх зүй талаасаа яг сая ганц зэрэг гишүүний хэлж байгаа шиг хүн бол Монгол улсын үндсэн одоо хөгжлийн тулгуур үндэс тэгээ ерөн капитал юм байна гэж үзвэл энэ дээр яг төсвийн хэдөө зарцуулах юм бэ гэдэг яг тодорхой бусад салбаруудтайгаа барьцахгүйгээр шийдчихмээр. Тэгээ энэ дээрээ одоо ямар ч эдийн засаг хүндэрж исэн үед тэргээрээ асуудлыг хандаа явдаг. Субъектив байдлаар гурван талд хилцээрээр цалин тогтоодог биш. Энэ тодорхой яг арга зүгээр тогтоодог юм. Яг хөдөлмөрийн зах зээлийн дүүцүүлж болох тэр салбарын юутай дүүцүүлээд арга зүгээр цалин үсгийн асуудлаа ярьдаг. Ингээл нэг гурван талд хилцээр гээл нэг хилцээр хийж байгаа хүмүүсүүд нэг очих гаж байгаа ч юм эсвэл хилцээр хийж ятсангүйгээл хамт олондоо нэг загнуулаад ерөөсөө ингээл гурвалжин дөрвөлжин хэрүүл болоод шүү дээ. Тэгэхээр би бас түрүүн сангийн ам хариулж ирсэн. Зарим аймагуудад бол одоо бас багш нартай нэмэгдэл олгох болцоонуудыг өөрсдөө илэрхийлж байгаа гэж. Энэ ямар аймагуд байгаа вэ? Давтаж нэг хэлээж ямар их усрээс ямар менежментээр энэ орон нутаг гаргаж ирээд байна. Энийг бусад аймагуд нь яагаад олж харахгүй байна? За нэмээд юм өгч. Сангийн маань хариулж өгөөч. Хоёрдугаарт ингээд жишээ нь хим физик байгалийн шинжилгээ ухааны багш нар хүрэлцэхгүй бол хид хідэн одоо сургууль дээр хөтөлмөрийн гэрээгээр нэгэн зэрэг ажиллаж багшлах боломжийг олгомоор байгаа байхгүй. Тэгээ нэг А гэдэг багш зөвхөн нэгдүгээр сургуулийн багш байх ёстой юм шиг л ханаад байна. Үнэхээр тэр эрэлттэй тэр багшуудыг тойруулж явдаг. Тэр багшийн хичээлүүдийг онлайн байдлаар худалдаж аваад өнөөдөртөө усын төсвөөс мөнгөний тавиад нэг багш нарын асуудлыг шийдүүд энэ цалин үсний бас энэ ачаал дарамтаас бас цэгцэж чадна да. Тэгээд одоо ерөөсөө ингээд тогтолцооны хувьд буюу далаацтай юм хийхгүй бол ингээд өнөөдөр ингээд шийдлгүй бахан ингээд хэдүүлээ яриалаадаг. Нөгөө хэд маань одоо гудамжинд ингээд хүүтэнд хэцүү биш шүү дээ. Багш нар маань. Тэгээд ингээд хий хүлээлтийг үүсгээд байна. Тэгэхээр яг одоо шийдэл ярмаар байна одоо хүмүүсээ. Тэрнээс биш 1000 одоо 20-30% гишүүн үг хэлээд нэмэр алга байна. Шийдлээ яри. Тийм учраас үнэхээр тэр өндөр ур чадвартай багш нарын тэр мэдлэгийг хөрөнгөлөгцсөн хичээлүүдийг онлайн байрлуулах асуудлыг бодиттой болоод худалдаж авах зардлын тавил. За энэ санал хураалт бол төсвийн ажлын хэсэг рүү шилжүүлэх санал хураалт хийгнэ. Энэ дээр одоо тусдаа ажлын хэсэг гаргаад ажиллаж амжихгүй болов төсөвтэй холбоотой асуудал төр саналууд оруулж амжихгүй болов гэж бодож байна. Төсөв бол цаг хугацаатай асуудал байгаа. За энэ сайн зураг гишүүний ярьж байгаа асуудал босрлын хуулийг бас хүндэх ёстой гэсэн асуудал хөндөгдөл байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бас анхаарнаас бослон сайд. За гамаа гишүүн асуултаас